2001 оны 10 дугаар сарын 15-наас эхлэн дайны эрсдлийн даатгал гэхнээр Монголын иргэний агаарын тээвэр компани зорчигч бүрийн тийс нэгүнээр нэмж $5 татвар авч орлогыг нь Японд хариалтай Westwell хэмээх даатгалын компани данс руу эхлээд Хонконгоор дамжуулж дараа нь Японы Токио банк руу шилжүүлэн мөнгө угааж байсан хэрэг олонний анхаарлыг төвдөнө. Энэ хэрэгт холбогдуулан Мятийн үе үе удирдлагууд тэдний хамсаад нууд нийт 9 хүнийг сэжигтээр тооцсон цагдаа хориод байгаамаа. Цаашдаа хэрэгт холбогдсон хүмүүсийн тоо нэмэгдэх бололтой төрийн өмчийн хорооны дараагаас сурыг энэ хэрэгт холбогдуулан шалгах зайлшгүй шаардлага гарчээ. Баттай их сурвалжийн мэдээллээр төрийн өмчийн хорооны дараагаар ажиллаж байсан одоо үндсэн хуулийн цэцэн гишүүн суурийг Мятийн хэрэгт холбогдуулан шалгахаар болсон байна. Гэхдээ одоогоор түүний үндсэн хуулийн цэцэн гишүүний бүрийн эрхийн асуудал хэвээр байгаа учраас энэхүү эрхийг нь түтгэлзүүлж өгөх саналыг одоо цагдаагийн байгууллагаас улсын ерөнхий прокурорт хандан тавьсан байна. Тэгэхээр хэрвээ улсын ерөнхий прокурорт хандан тавьсан энэхүү хүсэлд үндсэн хуулийн цэцээр ирээд түүний эрхийг нь түтгэлзүүлэх хангалттай үндэслэл байна гэж үзэх юм бол одоо түтгэлзүүлэн ингэснээр одоо түүнийг Мятийн гих хэрэг цэжигчдийн яллагдагчаар татах нөхцөл бүрдэх юм аа. Тэгэхээр энэхүү дуйлааны дараа одоо суур бол зарим нэг хэвлэлд ярьцлага өгсөн байгаа. Гэхдээ одоогоор энэ асуудал дээр намайг шалгасан зүйл байхгүй, хэрвээ шалгавал хариуцлага алдсан л гэж шалгах байх байдлаар хариулж байсан байна. Гэхдээ цагдаагийн байгууллага түүнийг шалгах хэд хэдэн үндэслэлийг одоо олж тогтоосон учраас энэхүү бүрийн эрхийг нь түтгэлзүүлэх асуудлаар хандсан байна. Үндсэн хуулийн цэцгийн тухай хуулийн 5-2 зааснаар цэцгийн гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол түүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх хэсгийг энэ тухай эрх бүхий байгууллагын санал шийдвэрийг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор цэц хэлэлцэн шийдвэрлэн гэж заажээ. Мөн хуулийн 5-3 цэцгийн гишүүн гэмт хэрэг үйлдэлийг шүүх тогтоосон эсвэл хууль зөрчсөн шүүхөр тогтоогдсон бол түүнийг цэцгийн гишүүнээс нь эргүүлэн татах тухай цэцгийн шийдвэр анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн улсын хурал эргүүлэн татаж болно гэж заасан байна. Сугрын төрийн өмчийн хорооны дараагаар ажиллаж байхдаа Монголын иргэний агаарын тээвэр компани үе үеийн удирдлагуудыг томилж байсан. Мяд компани удирдлагыг томилохдоо эхлээд салбарын сайд ерхий сайтаа зөвшөөрсөн хамт олонсын саналыг наадаг юм байна. Үүний дараа төрийн өмчийн хорооны бүрэлдэхүүн танилцуулаад тэндээсээ чиглэлөгч Монголын иргэний агаарын тээвэр компани захирлын албан тушаалд томилдог гинэ. Өнгөрч 1-р сард хууль зүйн сайдаас нь нямдарч энэ хэргийн талаар юу өгүүлсэнийг иргэн сөхьё. Шалгаж байгаа хэргийн талаар би юу ярих юм бэ? Хэргийг чинь би чинь 10 жил хэрэг уншсан 2-3 жил мөрдөн байцаалт ажил тулгуулж байсан юм шүү дээ. Хэрэг гэдэг юм чинь уншиж дүгнэлт хийдэг болохоос биш. Замд нэг сайд санаад юм авчихад мэдээлэл хийгээд байдаг асуудал биш шүү дээ. Төрийн өмчийн хороог яалтчгүй сугар удирдахжсэн юм. Сугар удирдахжсэн юм. Тэр захирлуудын томилгоонууд болж явах сугар төрийн өмч хорооны дарга байсан бас юм. Тэр утгаар нь бол сугараас асууж тодруулах юм хуулийн байгууллагад байгаа. Сугарч өөрөө би асуувал хариултыг хэлнэ гэдгээ хэвлэлээр дамжуулж ярьсан л байлаа шүү дээ. Тийм биз? Тэгэхээр наадах чинь бол энэ их улс төржилт захиалгахтай ажиллагаа бол наад хэргийг чинь дахиад бодлуулна да. Гол эзэдийн авч үлдээд тэгээд золиосны хүмүүсийг орон шоронд явуулаад ингэж улс төрөөр ихсэн гэрэг тэгжил дуустдаг. Өрсөж л энэ юм бодлуулж эхэлж шүү дээ. Би хэрвээ тэрийг дарагдуулсан бол нэмдорж идэх сайд шүү. Би тийм шийдвэр өгсөн бол би яах ёстой вэ гэхээр эрүүгийн хуулийн 256 байна уу? 55 байна уу? Би зүйлийн нэг 2-3 тооны зөрүүтэй санджиж магадгүй. Санаатаар хүнд онц хүнд гэмт хэрэг нүүн дарагдуулсан гэдэг зүйлээр би явах ёстой байна. Тэмүүлж ийм мэдээлэл хийчихээ тэр нь худлаа байх юм бол намайг миний талаар худлаа мэдээлэл өгсөн бол тэр ганц үг гэдэг. Хүнийг хүнд онц гэмт хэрэг холбогдуулан гүтгсэн гэж эрүүгийн хуулийн 111-ийн 3-аар энэ ганц үг гэдгээд явах ёстой шүү. Хэрэв үндсэн хуулийн цэцээс суурийн бүрийн эрхийг түтгэлзүүлэх шийдвэр гаргавал Монголын иргэний агаарын тээвэр компани хөрөнгөөс лөөрсөн албан тушаалтнуудын адил саатуулагдаж шалгуулах нэ. Их сурвалжийн мэдээлэлээр Эрдэнэлэг нь Мятийн гүйцэтгэх захирал байхдаа тушаал гаргаж Японд суугаа Монголын иргэний агаарын тээврийн төлөөлөгчийн газрын зөвлөх гэх албан тушаалыг төлөөлөл удирдах зөвлөлийн дарга суурь зориулан гаргаж цалинд сард 1 сая гаруй төгрөг шилжүүлж байсан баримтч байдаг юм байна.